Сайн байцгаана үзэгчдийн одоо мэндийг хүргэе. Сар шинийн баяр одоо болж байгаатай холбогдуулан манай сайт Монголын яс заншлын талаар, уламжлалын талаар та бүхэндээ цуглаар хүргэж эхэлсэн. Одоо өнөөдрийн бид хоёрын ярих сэдэв бол Битүүний одоо хиншүү гарах ёсны талаар бас ярилцъя гэд бэлдээд байна. за чи яагаад битүүнийг битүүн гэж хэлдэг юм бэ тхөө? Яг нэг сар гарахгүй гэж ойлгоод байгаа шүү дээ. Хамгийн одоо энэ оны хамгийн сүүлийн өдөр гэд битүүн гэдэг сар гарахгүй шүүн учраас битүүн гэж нэрлэдэг гэж бодсон. За сар гарахгүй битүүн харанхуй байдаг учраас одоо оны отхон шүнийг одоо битүүн гэж нэрлэдэг юм байна. За энэ өдөр бүх зүйлс одоо бүрэн дүүрэн илбэг одоо хангалуун байх учиртай. Энэ нь одоо улирч буй ондоо тэгш дүүрэн байсан одоо ирэх ондоо илбэг хангалуун байх болтугай гэсний одоо бэлэгдэл болдог байна. Бас нөгөө битүүний өдөр бас битүү хоол иддэг гэдээ бас хэлсэн шүү дээ. Битүү хоолнд нь юу орд юм бол? Миний бодлоо нөгөө битүү шил гэдэг ч юм уу одоо. Гэтэ би бол битүүнийг бол тэмдэглэхдээ гэр бүлийнхантайгаа одоо буузаа бэлдээ те ингээд салаад ногоогоо бэлдээд ингээд бол яг бууз одоо салаадаар л битүүсдэг. За бид нар бол хоттоо бууз машаараа те битүүрчтэй юм. Гэсэн чинь зарим газрын одоо уламжлал ясаншил бас өөр идэм юм. Зарим одоо газруудад битүүний өдөр заавал хуушуур хайрч хиншүү гаргадаг тийм ёс байд юм байна. Энэсний талаар мэдхүү. Мэдхгүй. Гэтэ яг зарим говийн аймагуд ч юм уу тэгдэг гэж сонссон зүйл сонсох төдөл өнгөрч байсан. За монголчууд маань эртээр үеэсээ те одоо маш олон уламжлал, яс заншил, одоо цэрлэх ясыг дагаж мөрдөж эхэлсэн. Одоо тэрийг хэн гаргасан, яагаад дагаж мөрдөх ёстой вэ гэдг нь одоо тодорхойгүй гэлч дагаж мөрдсөөрэн. За битүүний өдөр те тийм битүүний өдөр бас аль аймагнаас ингээд хоошоор хайсч ингээд хиншөө гаргадаг юм болоо бас үзэгчд манаас юу гэж бодож байгаа бол бас бидэнтэй сэтгэлээ хуваалцаарэ. Баярлалаа. Баяртай.